Дэлгэр Монгол орныхоо 408 зохис захирлэгцээ үзэн суугаа эрхэм олон үзэгчдийнхээ энэ орой амраа монголон айлтгая. Сүлд телевизийн хамт олонны зүгээс бэлтгэн хөргөж байгаа сүлд мэтгэлцэн ээлжчин дугаар эхлүүлэхэд бэлэн болоод байна. За манай сүлд мэтгэлцэн маань гэр студиэс эх орон даяар үзэгчдэд маань шууд хүрч байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр улсын хурл болон нийслэл аймгийн иргэдийн урлын төлөөлөгчд суухаар оюун ухаанаа уралдуулж за мөн одоо өрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байгаа нам эвсэл бие даагчдын төлөөллийг таниулах ээлжид сүлд мэтгэлцээнд оролцож байгаа зочдтой оюуны өмнө үзэгчдэд танилцуулъя. За ингээд зүүн гар талаасаа зочдтой танилцуулаад явчихъя. Тэгэхээр миний зүүн гар талд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 9-р тойрогт эх орончдын нэгдсэн эвсээс нэр дэвшиж байгаа Баатарчвын зол зай хүрэлцэн ирсэн байна. За мөн улсын хурлын 49 сонгуулийн 49-р тойрогт бие даа нэр дэвшиж байгаа оюун сайхны алтан гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. За мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 8-р тойрогт тусгаар тогтнол ийм нэгдэл эвслээс нэр дэвшиж байгаа Товон сүрэнгийн саруул хүрэлцэн ирсэн байна. За мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Чулууны Гантулга нарын зочид хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өмнө энэ орой мэндийг хүргье. За ингээд оролцогчдоо эхлээд мэтгэлцээнийхаа дүрмийг богинохон танилцуулчих. Тэгэхээр манай сүлд мэтгэлцээний хувьд эхлэл үг нэр дэвшигч болгонд одоо 45 секунд ногдож байгаа. 45 секундын хугацаанд үзэгчтэйгээ мэдчлээд за өөрийнхөө одоо бас хинбэ гэдгээ таниулах боломж олгож байгаа. За асуултанд та бүхэн маань 2 минутын хугацаанд одоо багтаж хариулах ёстой байгаа. За нэмэлт залруулга буюу одоо тухайн нэр дэвшигч ярьж байгаа дээр дараагийн нэр дэвшигч өөрийнхөө минутан дээр одоо шүүмжлэлтэй ч юм уу ямар нэг асуудлаар хөндөгдөх юм бол эргээд нөгөө энэхүү асуудалтанд хариулах боломж 1 минутыг тухайн нэр дурдгдсан одоо нэр дэвшигчд олгоно. За тэгээд хаалтын үг 30 секундын хугацаатай байх нэ. Тэгэхээр хонх дугуурхаар та бүхэн яриагаа таслах учраас би нэг хонх дугуурхаас 15 минутын өмнө та бүхэндээ мэдэгдээ тохиогоод та бүхэн маань за хонх дугаарахад 15 секунд дутуу байгаа юм байна шүү гэдгийг ойлгох байхаа гэж бодож байна. За ингээд эхлээд үзэгчдтэй 45 секундын та бүхний мэдчилгээ хүргээ тэгээд за ингэхээр ч одоо нар буруу болчих гээд танаас эхлээл ингээд нар зөв явчих гэж бодож байна. Би Баянзүрх дүүргийн 9-р тойрогт 6 15 18 25 дугаар хорооноос нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигч Баатарчвын зол зай гэдэг юм байна. За танд бол хугацаа байна. 30 секунд. За манай би бол иргэдийг төлөөлж байгаа. Монгол улсын өөрөө бас нэг иргэн. Иргэн нийлж одоо өрхийг үүсгэн. Манай иргэдийн төлөөлөгчд одоо дэвшиж байгаа гол одоо зорилго маань хүүтэй мөнгийг зогсоох. Бид нэр ямар нэгэн барилга байшин барих, эмнэлэг сургууль барих, бүх бүтээн байгуулалт маань ер нь мөнгөн дээр ирээ зогсчдөг. Энэ мөнгө маань манай засгийн газар хүртэл дандаа хүүтэй мөнгө авдаг учраас биднэрт үр өгөөчтэй нэмэгдэх, нуруу ард түмний нуруун дээр дарамт ирэхгүйгээр бид нэр ингэж ажиллах чиглэлээр бид нар явж байгаа. За баярлалаа таны. Дараагийн оролцогч маань улсын хурлын сонгуулийн 49-р тойрогт бие даа нэр дэвшиж байгаа оюун сайхны алтан гэрэл танд боломжийг олгоё. За юуны өмнө энэхүү нэвтрүүлэгт орох олцсон болсон сүлд телевизийн хамт олонд алгарснаа илэрхийлье. За Монгол орон дээр тархан суугаа Монгол илэгнэгт Монгол аханд үстэй энэ сайхан өдрийн мэндийг бас хүргэе. Миний бие оюун сайхны алтан гэрэл улсын хурлын сонгуулийн 49-р тойрогт бие даа нэр дэвшиж байгаа. За энэ удаагийн сонгуульд би эрхтгч Монголын төлөө гэсэн уриатаагаар оролцож байна. Иргэд сонгогчдоо дөнгөс би уулзалтнаас ирлээ. Өнөөдөр иргэд сонгогчдоо уулзалтыг 12 дахь өдөр. Энэ 12 өдрийн уулзалтын донд ерөөсөө нийслэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урал болон нийслэлээс гарах шийдвэртэй холбоотойгоор маш олон асуулт, маш олон асуудал байна. Энэ завшааныг энэ үеэр бас нийслэлийн иргэдийн урал нэр дэвшиж байгаа хүмүүстэй энэ нэвтрүүлэгт орж байгаадаа бас бэлэгшээж байна. Баярлалаа. За дараагийн оролцогч маань Товон сүрэнгийн саруул нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 8-р тойрогт тусгаар тогтнолын нэгдэл эвслээс нэр дэвшигчээ. За сайн байцгаана уу телевиз үзэж байгаа эрхэм сонгогчдоо та бүхэнд энэ оройны амар амгалан гэрээ. За би Баянзүрх дүүргийн 1 3 4 7 дугаар хороонд буюу 8 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Тусгаар тогтнолын нэгдэл эвслээс. За манай эвсэл бол иргэдийн ихтгэл найдвар цэвэр төр гэсэн урайндор энэ сонгуульд оролцож байна. Тэгэхээр шинэ залуу улс төрийн хүчин тэр дундаас дэвшиж байгаа залуусыг төлөөлөд дэвшиж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэвшиж байгаагийн хувьд
одоо иргэд сонгогчдоо юуны түрүүнд сонгуульдаа идэвхтэй оролцоорой, залуусаа сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. За баярлалаа. За ингээд дараагийн оролцогч маань нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа чуулганы гамтуулга. За сайн байна. Телевиз үзэгч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг чулууны гамтлага гэдэг Монгол Ардын намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9-р тойрогт нэр дэвшин явж байна. За Монгол Ардын нам маань энэ удаагийн сонгуульд 5 үндсэн чиглэл асуудлыг хөтөлбөртөө оруулж ингэж явж байгаа. За үүний 1-р амжиргааны төвшинг дээшлүүлж хамгаалах. За 2-р эргэцсэн орчин бүрдүүлэлт шинжилтийг хийх. За 3-р санхүү хөрөнгө оруулалт хот бүрдүүлэх салбаруудыг хөгжүүлэх. За 4-р байршил суурьшлын зохицуултыг хийх. 5-р орон сууцны бодлогын шинжилтийг хийх гэсэн. Ингээд за бид нэлээд 2 минут гэдэг бол бас богино хугацаа. Гэхдээ зэгцтэй ярих юм бол хангалттай. Зарим нь бол 2 минутандаа бараг хөрэхгүй дуусчаад байгаа. За ингээ эхнийхээ асуултыг та бүхэндээ тавья. Тэгээд түрүүн бас манай оролцогч санал тавиад ирчүүдээс эхлэе гэдэг саналыг бол гаргасан байгаа. Тэгээд нар зүгд утгаараа эхний боломжийг одоо алтан гэрэлд олгож байна. За ингээд ер нь та бүхэн одоо эдгээр өдрүүдэд иргэд сонгогчтой маш их уулзаж байна. Тэдний юу хүсэж байгаа, юуны төлөө санаа зовж байгаа бүгдийг бол мэдээж дотор нь маш их сайн мэдж байгаа. Тэгвэл нийслэл хотод оршин суугчдын хамгийн их сэтгэлийг зовоосон асуудлууд юу байна вэ гэсэн асуултаар эхнийхээ хэлүүлээ мэтгэлцээний эхлэе. За ингээд эхний 2 минут нь багтааж алтан гэрэл хариулна. За. Ер нь асуудал бол сэтгэл зовоосон асуудал гэвэл хамгийн их байна уу? Монгол хүний хувьд сэтгэл зовж байгаа асуудлууд байна. Тийм төр зэсэг нүүрсийн хулгай, энэ ёс бус байдал, ёс зүйн үйлдэлүүд гэж. Ямар ч монгол хүний сэтгэл нэг тийм их орныхоо төлөө гэсэн яандаа гэсэн бодол бол уяатай байдаг юм байна. Бүр нэг ч уулзалтан дээр би энэ нэг ч гэдэг үгийг хүч оруулах гэж хэрэглээгүй шүү. Миний уулзсан 60 гаруй уулзалтан дээр бүр яг нэг ч уулзалтан дээр одоо энэ асуулт тасарсангүй. Жишээлбэл офшор дансыг яах гэж нэг асуулт бүх уулзалтан дээр надаас асуулаа. Бүх уулзалтанд. Гэхмэчлэнгийн тэгш ус байдлын тухай, шудраг ус явдлын тухай бүгд асууж. За эдгээрийг орхиод яг нийслэлтэйг холбогдуулаад ярив. Үндсэндээ манай 49-р тойрогт за 1 3 7 гэдэг орон сууцны орол Сансар, Баянцайл, яг энэ түнэлийн уртлаа хатал гэдэг. А хойшоогоо болохоор 2 21 27 гэдэг дархийн энэ хороонууд байна л. Гэр оролт бол ерөөсөө маш тодорхой газар олголтын асуудал, захирамжны гардаггүй, тог цахилгааны асуудал, хүчил хүрдэггүй, эсвэл огт тог байдаггүй, тийм ээ. Дэд үтсийн асуудал, энэ автобусны буудалтай буудалгүй тэр нь зогсдоггүй. Үер ус зайлуулах шугамын асуудал, намгийн асуудал, за цэцэрлэгийн асуудал. Орон сууцны хороолоор бол маш тодорхой тийм. Бас замбараагүй газар олголтын асуудал, хүүхдийн тоглоомын бус талбай дээр газар ухаж байгаа асуудал, за сөөхийн асуудал бол толгомдсон зөндөө олон асуудлууд. За төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа гүйцээгүй хөрөнгө оруулалтын асуудал, хогны асуудал, замбараагүй баар цэнгийн асуудал. Энэ асуудлуудыг яг эренблээд нэрлээч гэвэл би яг энэ 10 асуудлыг гэр хороолуулаад орон сууцнд амьдарч байгаа айлуудын нэн тулгымцсан асуудал байна гэж хэлэх гээд. Би нэвтрүүлгийнхээ бас нийслэл иргэдийн төлөөлөгчд урал нэр дэвшиж байгаа хүмүүст хамт оролцож байгаадаа баяртай байна гэж хэлсний учир инээ. Надаас асууж байгаа нийт асуултын дийлэнх хувийн яг ийм асуултууд, ийм асуудлууд эзэлж байгаа маа. За баярлалаа. Ингээд дараагийнхаа яг энэ асуултанд хариулт өгөхийг одоо тав сүрэнгийн сарвалд 2 минутыг олгож байна. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 8-р тойрогт тусгаар техникийн мэдлэлээс нэр дэвшиж байгаа. За баярлалаа. Тохиолдлоор яг миний 1 3 7-р хороонд нэр улсын их хурл нэр дэвшиж байгаа хүнтэй ингээд нэг ширээнд мөр зэрэгцээ суучлаа. Тэгэхээр алтан гэрэл нэр дэвшигч маань яг тэр хороонд нийслэлд болж байгаа асуудлуудыг 10 асуудлыг үнэхээр үнэн зөв хариуллаа. Яг л ийм асуудлууд бөөгнөрч гисэн гарцсан иргэдэд харагдахгүй байна. Хаашаа хандхаа мэдэхгүй байна. Аль асуудлаас нь асуусан ч нөгөө асуудалтайгаа холбоотой юм байна. Гэхдээ миний харж байгаагаар ажилгүй, орлогогүй иргэдийн бохимдол, тэдний аж амьдралын хэрхэнд ороотож байгааг би одоо хороодороо ингээд яваад хүмүүстэй уулзаад ярилцах бүртээ алхам бүртээ мэдрэгдэж байна л да. Тэнд ажилгүй иргэд уйлаад ярьж байна те. Би одоо гэртээ 4 хүүхэдтэй. Тэр 4 хүүхэдэд би өнөөдөр орой юу өгөх вэ? Тал хавлаа өглөө идчихлээ. Одоо би орой тэр хүүхдэд мах байтугай ногоо төшөл өгч мөнгө авахгүй байна. Яах вэ?
хүүхэд нь ажилгүй орлогогүй болсон архичин боцсон сэтгэл санаагаар гутарсан эцгийгээ гудамжин чирээд явж байна. Тэгээд энэ бүхэн дээр ингээд харахад бол нийслэлчүүдэд ажилтай хүний орлоготой амьдрал хамгийн нийт төрөний чухал асуудал байна. Сайн хашаа, сайхан хөтөлбөр олон юмнууд санал болгож инэрэгдэв. Гэхдээ тэр бүхэн чинь зүгээр бэлгэнд ирэхгүй ч үү. Яах вэ гэхээр тэр иргэд өөрсдийнхөө орлогоор буцаад төлнө. Орлогогүй иргэд тэр төслийн тэр мөнгөний зээлийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудал бол маш том асуудал. Тэгэхээр тэднэрт бол тэр сайн сайхан амлалт хөтөлбөрүүд бол яг тэнгэрийн юм шиг санагдаж байна л да. Өнөөдөр зүсэм талынхаа мөнгийг хүүхдийнхаа ходоодонд хэрхэн олж ивэ гэж бодож байгаа хүмүүс бол тэр ирээдүйн том сайхан бүтээн байгуулалтын асуудлуудад одоо юу гэдэг сэтгэл санаа нь хөөрч анхаар хандуулж ирээдүйд итгэтгэл бол харагдахгүй байна. За баярлалаа. За тэгэхээр бид оролцогчдоос ер нь одоо Улаанбаатар нийслэл хотод оршин суугчдын маань хамгийн их сэтгэлийг зовоосон асуудлууд юу байна вэ гэсэн асуудлаар хариулт авч байгаа. Дараагийн оролцогч маань Чулууны гамтулга за нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурлалын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа. За манай тойрог бол өөрөө онцлог тойрог байшин хорол нийслэлийн маань үндсэндээ дундаж анги сэхэтнүүд бол олноороо энд амьдардаг нийгмийн бас тодорхой ачааг үүрж явдаг ийм улсууд бол байдаг. За өнгөрсөн хэдэн жил олон асуудлууд хоримтлагдлаа. Олон асуудлуудыг бид нар төгс шийдэж чадсангүй. За энийг би яагаад хэлж байгаа юм гэхээр өнөөдөр уулзтууд дээр бол маш их бохомдол байна. Маш их асуудлууд гарч ирж байна. Шийдэх асуудлууд бол их байна. За газрын маргаанууд байна, тогтчлтын асуудлууд байна, замын төгжрөл байна, ажилгүйд амжиргааны төвшин гэх мэт ингээ яриад бол маш их олон. Тэгэхээр манай тойрог дээр яг нь судалгаагаар бол эхний дугаарт бол төгжрөл орж байгаа. За Монгол Ардын нам бол төгжрлийг шийдэхин тулд нийслэлийн намын хороо маань их тийм боломжийн асуудлуудыг хөндөж оруулж ирж байгаа. Энэ асуудлуудыг бид нар бол бүрэн хийж чадах тийм боломжтой. Зүүн болон баруун дөрвөн замыг давхар гүүрэн гарцтай болгоно. Энэ маань яаж яах вэ гэхээр үндсэн одоо магистрал үндсэн төв замууд маань үндсэндээ зогсохгүйгээр зорчих боломжтой. За цэцэрлэгжүүлэлтийн асуудал байгаа. Үүн дээр бид нар мэдээж өнөөдөр ногоон байгууламж ямар түвшинд байгаа вэ те? Нэг хүнд ногдох хэмжээ нь өнөөдрийн байдлаар 3 квадрат метр талбай ногдож байгаа. А үүнийг бид нар 5 метр квадрат болгож өсгөнө гэж байгаа. Олон улсын жишгт бол энэ 8 квадрат метр гэж явдаг. Энэ мэтчлэн ингээд олон асуудлуудыг бид нар шийдэх боломж бол байгаа. Тийм. За дараагийн нэг асуудал бол мэдээж амжиргааны түвшин. Үүний өсөлт, амжиргааны түвшин яагаад үн өсөд идэг вүлээ, цалин өсдөг вүлээ гэхээр бид нар шат дараалтаагаар ажлын байрыг бий болгож, залуучуудыг ажлын байраар хангаж, за тэтгэврийн ахмадуудынхаа тэтгэврийг нэмж явах юм боломжтой. За тэгэхээр оролцогчдод маань анхаараарай. Би 15 секундын өмнө та бүхэндээ бас сануулж байгаа, цаг дуусгаж байгаа гэдгийг. За дараагийн асуултанд одоо манай Баатарч Унзолцын хариулан за нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурлалын 9-р тойрогт их хоромчдын нэгдсэн эвслээс нэр дэвшиж байгаа. За та бүхэн тойрог дээр ажиллаж байна. Хамгийн их одоо сонгогчдын маань оршин суугчдын маань сэтгэлийг зовоож байгаа асуудлууд юу вэ? За баярлалаа. Тэгээд би эмч хүний хувьд хэлэхэд бол улсын хөгжил бол хүний хөгжил гэдэг. Хүний хөгжил бол эрүүл байх. Эрүүл байхад үндсэн 3 зүйл шалтгаалж байдаг. Нэгдүгээрт бол стресс. Энэ бол сэтгэлийн дарамт гэсэн үг. Бараг дийлэн хувийн 50-55% нь бол шалтгаалж байдаг. Тэгээд өнөөдөр стрессгүй хүн гэж байхаа боллоо шүү дээ. Өдрөөс өдөрт өнөөдөр авч ясан талх нь маргааш өссөн байдаг. Өнөөдөр хэм манай иргэдийн төлөөлөл хуралд нэр дэвшиж байгаа хүн ч гэсэн тий хоолныхоо мөнгийг ногоотоо шүлөө яа гэж бодож байгаа хүн эрүүл мэнд бол бүр орхигцсан асуудал болж байгаа энэ дээр. Хоёрдугаарт л амьдрах орчин 20-25% нөлөөлждөг. Амьдрах орчин маань яаж вэ? Утаатай, өвөлд нь утаатай, зунд нь тоосчлолтой, тэгээ түгжрэлтэй. Тэгэл гараад явхад ерөөсөө автозамын ерөөсөө тогтолцооны систем ерөөсөө байд. Хүүхэд ерөөсөө орцсоосоо гараад явхад ерөөсөө шууд автозамын зам байгаа шүү дээ. Машин дайрахдаг бэлэн, аюулгүй болцсон. Тэгэхээр амьдрах хоёр дахь орчин маань ингээ байхгүй. 3 дахь бол хоол хүнсний байдал. Монголчууд бол эртээр үеэс эко хүнс аюул сайн хэрэглэж байсан. Одоо бол химийн гаралтай хоол хүнс 80-90% орж ирдэг.
энийг одоо төрийн зохицуулалт хийж хааж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар дандаа гаднаас хараат болцсон байж тээ идэж уух мараач гэсэн 10% нь л одоо өөрөө үйлдвэрлэж байна. Тэгэхээр хараат болцсон байна гэдэг чинь мөнхийн үнийн өсөлтөнд бид нар явж байгаа. Ард түмний нуруунд дээр мөнхийн үрийн дарамт өсөж байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр эдгээр бүх асуудлыг шийдэхин тулд иргэн хүнийг одоо иргэдийн төлөөлөгчийн ард бол 25-40 мянган хүний санал явж байгаа. Эдгээр 45 иргэдийн төлөөлөгчд нийслэлийнхаа иргэдийн тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх ёстой. Тэгэхээр энэ бидний үүсэж байгаа бүх асуудлыг иргэдийн төлөө бид нар хийж байгаа шүү гэж сэтгэлтэй хүн иш орж ижил хийх хэрэгтэй. За баярлалаа ингээд таны боломжтой хугацаанд энэхүү өндөрлөж байна. Тэгээ хоох дуурахаар бол манай хугацаа маань өндөрлөж байгаа. За ингээд дараагийнхаа эхлээд хариулах хүн маань одоо саруул байх болно ингээд дараалал явчих те хэдүүлээ. За дараагийн асуулт та бүхэндээ тавья. Тэгэхээр орон нутгаас шилжин иргэсэд бол яхаа аргагүй маш их байгаа. За энэ шилжин иргэсэд маань тохиолдож байгаа өндөрлөлтийн асуудууд бол маш олон байдаг. Газар хөдлөл олдохгүй ингээд хотын цахруугаараа буучдаг гэдэг. За та бүхний хувьд тэдгээрээс нэрлээд за гарцын талаар за тэдний хувьд юу тулгамдж байна? Энэ асуудлаас гарцыг юу гэж харж байна вэ гэсэн асуултыг тавьж байна. За ингээд энэ удаад одоо тов сүргийн саруултанаас эхлээд хариулт авъя. Тэ нийслэл маань одоо сая 300 мянган хүн амтай болчлоо. Анх 500 мянган хүн амтай төлөвлөгдөжсэн хот. Тэгэхээр энэ хүн амын шилжин иргэсдийн хөдөлгөөнийг замраагүй анханасаа бодлогогоор төлөвлөлтөж бараг байхгүй байсан гэж болох тийм он жилүүд өнгөрсөн учраас одоо нийслэлийн ялангуяа захын хорооллоор хөдөө орон нутгаас шилжиж ирсэн хүмүүсийн амьдрал тэнд бол яг эд өрнөж байна л да. Өрнөхдөө маш хэцүүгээр өрнөж байна. Тэнд ажилгүйд л байна. Тэнд ядуурл байна. Тэнд гэмт хэргийн гаралт ихсэж байна. Тэнд цэцэрлэггүй хүүхдийн асуудлууд одоо ажилгүй орлогогүй архиталт нэрвэгдсэн хүмүүстэй хөршөөрөө гэр бүлээрээ тэнд харагдаж байна. Гол асуудал нь болохоор тэр хүмүүс нүгэд ирчихсэн иргэний бүртгэлд орж чаддгүй нийслэлийн иргэн болж чадаагүй учраас бүртгэл шилжилтэнд хийгдээгүй учраас ажил олж чаддгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт хөдөөнөөс ороод ирсэн хүмүүс болохоор ихэнх нь мэрэгжлгүй байна. Тэр мэрэгжлгүй хүмүүсийг болохоор хотын энэ үйлдвэр байгууллагуудад ажил авахгүй байна л да. За ингээд энэ хүмүүсийн асуудал ажилгүй орлогогоосаа түрүүний хэлсэн асуудлаас л ингээд дахиад хөврүүл ингээд эхэлж байгаа. Тэгэхээр нэгэнт бүртгүүлгүй хүмүүсд хүүхдүүдээ яг тэр хараалагдж байгаа 20-20-ны нутаг дэвсгэрт хүүхдүүдээ сургуульд хамруулж чадахгүй байна. Цэцэрлэгт хамруулж чадахгүй байна. За ингэнгүүтээ яг хуулиасны дагуу 4 журмын дагуу хамруулж чадахгүй учраас тодорхой хэмжээнд чадлах хэрээр авилгал өгч байна. За ингээл нөгөө асуудлууд чинь ингээл араас цувраал явж байна л да. Тэгэхээр хамгийн шийдвэрлэх гол асуудал бол бүртгэл шилжилт хөдөлгөөнийг замраатай цэгцтэй болгоё гэдэг асуудал бол шилжин иргэдэд хамгийн тулгымцсан асуудал гэж харж байна. За баярлалаа. За тэгэхээр асуулт бол хэвээрээ дараагийн энэ асуултанд за чулууны гантлага тэнийг хариулахыг урьж байна. За энэ бол үнэхээр тулгымцсан асуудал. 170 гаруй мянган айл өрх гэр оролт амьдарч байна. Жил бүр нэмэгдэж байгаа. Тэгэл дахиад энэ дээр амжиргаа ажлын байрын асуудал томоор тавигдж байгаа. За манай хөтөлбөрт бол байршил суурьшлын зохицуулалт гэдэг том бүлэг орж байгаа. Энэ нь бол өнөөгийн энэ Улаанбаатарт бий болсон нягтршлыг задлах. Яаж задлах вэ гэхээр бид нар багнуур, налаах. За одоо ийшээ имэлт, баг хангаа гэдэг энэ хотуудыг бид нар үйлдвэржилтэй, боловсрол, соёл шинжилгээ ухааны, хөнгөн үйлдвэрлэлийн хотууд болон ийшээ бид нар ажлын байруудыг олноор бий бол. Ингээд аяандаа энэ өөрөө хүмүүс маань задраад тийшээ ажлын байраа дагаад очино. Суурьшлын бүсүүд бий бол. Энэ бол хийхэд бүрэн одоо боломжтой зүйл байна. За дээрэс нь мэдээж тухайн хотууд бол одоо гэр бүлээр амьдрах нөхцөл, цэцэрлэг, сургуулиуд мэдээж цогцоор шийдэгдэх асуудлууд бол байгаа. За Улаанбаатар хот маань бол анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөгдөж хийгдэжсэн. Одоо Монгол ардын 1930 оны сүүлээс хотыг төлөвлөж одоо 90 он хүртэл хөгжүүлж ингэж ирсэн.
За энэ бодлого маань даанч алдагдсан. За энийг бол хэн нэгэнд буруутгах болохгүй. Тэгэхээр биднэрт ямар шийдэл байна вэ гэхээр одоо цаашаа гарах ямар гарц байна вэ гэхээр ерөөсөө л задлах, нэгтарчлыг бууруулах. Одоо бид нар хөшгийн хүндэд бол их сайхан том төслүүд хэрэгжиж байгаа. Энд бол одоо Aero City, Aero хот гэдэг нэг том хот бий болно. Aero хотыг дагаад бол маш их олон ажлын байрууд бий болно. Үйлчлэгээний одоо цэгүүд бий болно. Одоо нөгөө давгар бизнесүүд хөгжин гих мэтчлэн бид нар задлаж энэ нэгтарчлыг бол цааш нь зохицуулж байна. За баярлалаа тань. За ингээд яг энэхүү асуултанд нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурлал 9-р дөрөгт эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшиж байгаа Баатарч Зулзай таныг хариулахыг урьж байна. Энэс үнэхээр их тулгамдж байгаа том асуудлуудын нэг. Хөдөө орон нутагт маань дийдэж ажлын байр байхгүй, үйлдвэржилт байхгүй учраас ажлын байр байхгүй. Тэгэхээр эдгээр хүмүүс хот руу нүүж ирэх тийм урсгал андаа үүсчдэг шалтгаан нь бол энэ. Хот руу ороод ирэхэд амьдрах одоо газар олддгүй, бүртгэл байхгүй үжилсэн. Үнэхээр бүртгэлээд байгаа хүүхдээ хүртэл цэцэрлэг сургууль одоо хамрагдах боломжгүй, эрүүл мэндийн тусалцаа үйлчилгээ авдаггүй. Эндээс болоод маш олон хүн хохирч одоо бүтэгээр явж байгаа. Тэгээд мөн хотод одоо хашаа байшаа олдохгүй нь одоо орон сууц бол тий үнэхээр өндөр өртөгтэй хүүтэй байх одоо явж боломж үүсэхгүй байна л да. Тэгэхээр энэ ажилгүйдэл буюу ажилгүйдлийг бид нэр ялах хэрэгтэй. Тэгэхээр гарц нь юу вэ гэдгээр дор аж нэг 3 хот байгуулчихсан. Үнэхээр цогц цэцэрлэг нь байдаг, тий яаслан байдаг, сургууль нь байдаг. Тэгэл боловсрал үйлдвэрчсэн 3 хотуудыг байгуулад тараагаад өгөхөд ажлын байр мэдээж аандаа үүснэ. Тэгэхээр энэ ер нь нүүдэл ер нь багасна гэж бодож байгаа. Тэгээд мөн дээр нэмээд хэлэхэд манай хотоос 500 мянган одоо хүний тоонд баригдсан одоо төлөвлөлттэй хот байсан. Яалтчгүй одоо бол хотын нэв шавсан хотод болж өгвөл нэгч барилгыг барихгүй. Хэрвээ барилга барих юм бол одоо үүсгээд байгаа задарж байгаа хотуудтай бүртгүүлэхүү барьж өгөх хэрэгтэй. Тийшээ бид нар мөн том одоо эмнэлгүүдийг, сургуулиудыг тийшээ явдаг бүх дээд бүтцийн холбоотогт хот угаасаа өөрийн одоо хүснээр ингэ задраад эхэлдэг. Тэгэхээр бид нэр иргэн төлөөлөгч энэ асуудлыг л бид нийлж дээш уламжилж хийж гүйцэтгэх ёстой. Энэ нэг тийм бас дуртай хариулчмаар асуулт байна л да. Ер нь би сүүл телевизийг монголчуудын ядцгуур оюунсна Монгол үндэсний амин чанарыг хадгалах, өв соёлыг дэлгэрүүлэхэд нэлээд өнөмөр оруулдаг телевиз гэж бодож явдаг. Тийм учраас өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг бас бэлгшээж хүлээж авсан. Ер нь бид асуудлыг үндсээс нь харах шаардлагатай юм шиг. Өнөөдөр орон нутагт тулгамдж байгаа асуудал юу байна гэж. Орон нутагт тулгамдж байгаа асуудал. Жишээлбэл хин ч ярихгүй л байгаас цөөн хэд хүн хөндөж байгаас энэ хүйсийн харьцаа алдагдсан. Тийм биз? Орон нутагт гэрлэх хэрчөөрөл эрэгтэй хүнд ихнэр олдохгүй. Хүнээс дутахгүй гэдэг нэг боловсрол эзэмшүүлдэг, сургууль явуулдаг. Тэгэд энэ ч сургууль төгсөөд босон болоог нэг сургууль төгсөө хүссэн үсээгүй эндээ үлддэг. Юу ч хийсэн хамаагүй тэр. Мэргэжлэр ажиллахгүй бүр хамаа буцдаггүй. Өв соёлоо манддаг. Манай баруун талаас Монгол орны өнцгөр баруун талаас юу нэгзүүрч шин. Баруун зүгээс сумдаар яваад үзээрэй дээ. Голдуу настай голдуу хүмүүс, залуучууд байхгүй. Сайхан нутагтаа эзэн болъё гэх нэг сайхан хангар залуу сууж байна. Тэр хүний галын манад өрхийн татаад сайхан эмэгтэй хүн алга. Бүгд энд байна. Бид өв соёлоо бадраах хэрэгтэй. Үйл өмжлөө бид нар тээж дараагийнхаа үед өгөх хэрэгтэй. Энэ бол орон нутгаас эхэлнэ. Нүүдэлчин ахуй бол бидний соёлын язгуур мөн. Дэлхийд дээр ганцхан үлдсэн бид нүүдэлч болсон. Тэгэхээр энэ өв соёлоо сурталчилж, тэрнийхээ сайхныг танин мэдүүлж, бүр багаас нь сургуулийн амралтыг жишээлбэл зуны амралтыг богинохон, өвлийн амралтыг урт гэж ингэж ахуйд нь дасгаж тэр чинь сайхан амьдрал шүү гэдэг бахархлын дөрвөлж нутгаасаа явахгүй байх үдсийг нэг л тавих болов гэж боддог. Эрсөөнө багтахгүй байгаа, шингэхгүй байгаа зөндөө олон асуудал үүсээд байгаа нь үнэ энэ. Манай хэд бол тэрэнд бол бүгдээрээ хариулчлаа. Үндсээс нарах хэрэгтэй болов гэж. Өдөр орон нутгатаа аж төрөх амьдрал боломжийг нөхцүүлээд өгөх юм бол аяндаа бол саарна гэсэн үү? Тийм. За баярлалаа. Ингээд энэ удаагийн эхний хариултыг бол чулууны гантлагаас эхлээд явна. За улсын хурлын хувьд бол хууль хангалттай маш ихээр батлаа. Тэгээд манай үзэгчид бол бүгд мэдж байгаа. За хуулийн хэрэгжилтийн хувьд бол
хэр их зөв зүйтэй хандаж байна вэ? Хууль тулж гараад л хэрэгжилт нь мөн тулдаг гэж ярьдаг. За ихтэй хуулиуд их гарч байна гэж хуульчд бол их шүүмжилдэг. За тэгээд тоо биш чанар хэрэгтэй юм шүү. За Монгол 28 зарчмын арга хэмжээгээр л асуудлаа шийдээд сайхан түвшинд амьдарч байсан үн эртнийч түүх байдгаа гэсэн байна л да. Та бүхэн нэг хуулийн гаргалтан дээр болон хууль батлалтан дээр за шийдвэрлэх хууль хэрэгжүүлэлтэн дээр та бүхэн өөрийнхөө санаа бодлыг хэлэхгүй юу? За манай улсын хурл бол хууль санаач баталдаг юм байгууллага. Тэгэхээр Монгол улсын иргэн бүр эндээс гарч байгаа хуулийг бол дагаж мөрдөх ёстой. Зүгээр буруу зөв хууль гарч ийн гэдэгтэр бол одоогор би дүгнэлт өгч чадахгүй. Буруу ч юм байгаа, зөв ч юм байна. Энд бол хүн л хичээж байгаа. Тэгэхээр яг нь нийслэлийн хэмжээнд маань бол манай иргэдийн төлөөлөгчдийн хурал бол өөрсдийн дүрм журмаа батлаад ингээ ажиллаж байгаа. За энэ бол бас хуулийн хүрээнд л хийгдэж байгаа. Бүх цаанаас өгсөн хэм хэмжээний дагуу. Тэгэхээр яг зүгээр яг энэ нийслэлийн хэмжээнд зөв хууль батлагдаад байна, зөв хууль дүрм гараад байна вэ гэхээр би шүүмжлэлтэй. Яагаад гэвэл иргэний хувьд үнэхээр эрх зөрчигдсөн олон асуудал байна. Өнөөдөр бид нэг хоёр тоо хэлээ. Зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлаас, замын ослоос 2014 онд 500 орчим хүн нас орсон байд. 2015 оны байдлаар 470-80 хүн нас орсон. Тэгэхээр энэ бол ерөөсөө өнөөдрийн нийгмийн аимшигт үзэгдэл. Яг эндээс та нарт дүгнээд байна. Хууль хэр хэрэгжиж байна. Би зөвхөн замын хөдөлгөөний дүрмэн дээр ярьж байгаа. Энэ мэтчлэн бид нар өнөөдөр хуулиар амьсгалж энэ хуулийн орчинд амьдарч байгаа. За эндээс дүгнэлт бол гарч байгаа. Хууль хэрхэн мөрдөгдөж байна уу? Дээрээс нь манай нийгэмд энэ хуулиуд нь яг таарч гараад байна. Монгол хүн уламжлалын төв. За энэ бол шүмжлэлтэй асуудал. Энийг бид нар сайжруулах хэрэгтэй, боловсруулах хэрэгтэй. Өшөө боловсронгуй болгож одоо илүү тийм хүнлүүгээ чиглэсэн хууль дүрмүүдийг баталж ажиллах хэрэгтэй. За баярлалаа. За ингээд улсын хурал маань их хууль баталж байна. Зарим нь бол их хийтэй хууль гарч байна гэж хэрэгжилтийн тал дээр одоо оролцогчдоос санаа бодлыг сонсож байна. Ингээд дараагийн оролцогч за Баатарч Золзой таныг асуултанд хариулахыг урьж байна. Мөн улсын хурлын гишүүд бол хууль санаачлах байгууллага. Санаачилсан хуулийг нь бол ард иргэд биелүүлэх ёстой байдаг. Гэхдээ би энэ яг үнэхээр биелүүлж гин үгүй юу гэдэг асуудал дээр бол шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хууль бол хоёр үзүүртээ зүү шиг ингэж гараад байна гэж би бол боддог. Чадалгүй одоо нэг нь мөрддөг, чадaltaа нь бол зөрчдөг гэж боддог би. Тэгэхээр одоо нэг жишээ авал энд одоо машин тавих нь онцгүй гэдэг нэг хууль гаргацсанаас ялгаагүй болчихж шүү дээ. Тэгэхээр тэнд одоо машинаа одоо тавих гээд байгаа юм уу эсвэл одоо тавихгүй байх юм уу гэдэг ингээд эндээс болж тэр хуулийн цоорхоо гэдэг юмыг л үүсгэж байгаа. Нэгсэнд өөртөө одоо эрх мэдэлтнүүд буюу өөртөө маш ашигтай л хууль гаргад юм байна да гэж би юу харж байгаа. Тэгэхээр хууль бол зөвхөн хориглох залттай л байх ёстой гэж боддог би. Тэгсэн цагт хууль биелнэ. Бодит болно. Би яг ингэж л одоо төгсгмөр байна. За баярлалаа. Танд хэдийгээр 50 хэдэн секунд байсан ч гэсэн хэлэх юм дуусч байгаа. За ингээд дараагийн яг энэ асуултанд хариулахыг оюун сайхны алтан гэрлээс боломжийг олгож байна. Учир нь та бол улсын хурлын сонгуульд 49-р тарихт бас би та нарт төвшиж байгаа. Хууль батлахын байгууллагт бол ажиллах энэ зорилготой орж ирсэн. За дээрэс нь энэ гарч байгаа хуулиуд ер нь бол олон хууль батлагдаж байна. За тэгээд энэ тал дээр энэ хуулийн хэрэгжилтийн тал дээр асуултын ерөнхий утгатай санал 100% бид хууль байхгүй дээ биш. Байгууллага нь хэрэгжихгүй бидний зовлон ба. Би төрийн албаны анхан шатны нэгжээс яамных нь газрын дарга хүртэл жирийн өмгөөлөгчөөс шүүх ёс зүйн орооны дарга хүртэл 14 дахь жилдээ энэ хуульч гэдэг мэргэжлийг үүрч явнаа. Би бас мэргэжлээрээ бахархдаг. Онлын их том хуульч хүн биш. Гэхдээ би ажил амьдрал дээр жирийн иргэний амьдралд ямар асуудал тулдаг вэ гэдэг асуудлыг илүү их мэднэ. Бүх юм хууль одоо манайд бол эн чинь 600 гаруй хууль байна. Үзэх юм бол эн чинь хүний мэдэхгүй л их байдаг жишээлбэл эрүүл ахуйн тухай хууль,
хог хаягдлын тухай хууль гэдэг ингээд зөндөө бол хуультай. За казино байгуулах ажлыг хориглох тухай хууль гэдэг ганцхан зүйл залт хуульч байж байгаа шиг тийм. Тэгэхээр сонгогчтой уулзалт тэгээл явж байхад маш олон удаа гарч байгаа. Энэ улсын хурлын гишүүд чинь эргээд тойрог дээр ирдэггүй, хариуцлага хүлээдэггүй, дархан эрэхтэй ийм хүмүүс болчлоо шүү гэдэг ганцхан асуудал дээр бичиж тавьж байна. Уг нь бол дархан эрэхтэй биш юм байна. Хууль хэрэгжүүлэх байгаа юм шиг хэлэх гэдэг шүү. Дархан эрэхтэй биш. Гэмт хэрэг шалгаж ивэл тодорхой үндслэвэл тэр хүний бүр эрхийг төдөлзүүлээс цаашаа шалгаа хууль зүйн болцсон манай үндсэн хуульд бол бий. 1996 онд казиногийн хэрэгэр гэж хүмүүст бол ингэж ял оногдуулж л байсан шүү дээ. Гэтэл энийг хэрэглэхэ болцсон. Бүр эрхийн төтөлзүүлэхэ болцсон. Ингээ удаад ирэхээр хүмүүст юу гэсэн бодол үлдэж ийн вэхлээр за эдгэр чи ингээ дарах хэрэгтэй. Дийлдэхгүй яагаад шалгаж болдгоо гэсэн бодол үлдсэн баг чинь ганцхан жишээ. Маш олон үйл хэрэгжихгүй. Өнөөдөр тамины хяналтын тухай байлаа. Олон нийтийн газар тамхитахыг хориглосон маш зөв болсон. Би үед энэ үед маш зөв гэж дэмждэг. А гэтэл сургууль цэцэрлэгийн газар 500 м зайтай гэж өнөөдөр хэн ч мөрдөхгүй. Бүх түүц дэлгүүр зарж байгаа. Хэрэгжихгүй хуулийг баталдаггүй. Энэ бол боловсруулалт муугийнх, хэрэгжүүлэлт муугийнх байгаамаа. За баярлалаа. За ингээд энэ асуултанд товсор ингээд саруултаа нэг хариулахыг урьж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын 8 дугаар дөрөгт тусгаар тогтнол Эвнэгдэл эвслээс нэр дэвшиж байгаа. За баярлалаа. Хууль зүйн хувьд сайхан асуулт байна. Тэгэхээр одоо манад хэрэгжиж байгаа олон зуун хууль байна. Юм бүхнийг харлуулад бас одоо болж бүтэхгүй байгаа бүхнийг өнгөрсөн хугацаанд руу чихэх бол бас тиймч зөв асуудлыг тавьж байгаа хэрэг биш юм. Тэгэхээр одоо энэ бүрэн эрх хэрэгжүүлж байгаа парламентийн үед хоёр маш ач холбогдолтой хууль батлагдсан. Хууль тогтоомжийн хууль, захиргааны ерөнхий хууль хоёр. За энэ хоёр хуулийг хэрвээ хэрэгжээд үнэхээр тэрний хэрэгжилтэнд нь анхааралтай, хяналттай ингээд хуулиа мөрдөд явах юм бол одоогийн хууль тогтоомжийн хийдэлтэй хэрэгжихгүй байгаа энэ байдал бол нэлээд өөрчлөлт орно. Энэ хоёр хууль бол нэлээд чамбаа сайн хууль болсон гэж би хууль зүйн хувьд дүгнэдэг. Хуулийн төсөл дээр ажилласан баган ч гэсэн манай Монгол улсын бас шилдэг сайн хуульчид бол оролцсон. Одоо зөвхөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр дэвшигчийн хувьд хэлэхэд хуульд үндэслээд гарч байгаа нийслэлийн иргэдийн хурлаас гарч байгаа тогтоол шийдвэр эрх зүйн захиргааны хэм хэмжээний актууд ямар байна вэ гэдэг дээр бол ерөөсөө маш өмжилтэй хандах хэрэгтэй. Энэ бол одоо бид нар манан гэж ярьж байна. Манан улсын их хурл юм уу, нам юм уу, тэнд ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн гишүүдийн асуудал биш болчиход байна. Энэ бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бүр манантахын дээр манантаад цаана хэн юу хийгээд байна, хуралдаанаар ямар үг хэлээд байна, хэний эрх ашиг хамгаалаад байна, ямар хууль зөрчөөд байна, үндсэн хууль, бусад хууль хэрхэн зөрчигдөж байна вэ гэдэг талаар иргэд хяналт авах боломж алгаа байна. Тэгэхээр хэрвээ би иргэдийн төлөөлөгчдийн хуралд гишүүн болоод төлөөлөгч болоод ордог юм бол энэ гарч байгаа шийдвэрийг гарахаас өмнө судалгаатай, үнэлгээтэй хийгдэж байна уу гэдэг дээр гол анхаарлаа тавьж ажиллана. За ингээ манай хэлцүүлэг бэтгэлцээ маань үргэлжилж байна. Тэгээ өнөөдрийн оролцож байгаа оролцогчдын маань хувьд бол үнэхээр яг иргэд сонгогчтойгоо уулзж байгаа. Иргэд сонгогчд өнөөдөр яг юу хүсэж байна, яг юунд санаа зовж байна, юу болохгүй байна, тулгамдж байна. Бүгдийг нь бол та бүхэн маань эдгээр хоногудад нэлээд мэдээлэлтэй явж байгаа гэж бодож байна. За дараагийн дөрөв дахь асуулт их сонирхолтой байна. За энэ нь болохоор юу вэ гэхээр намган дээрх арлын хэсгийн газар загасчдын жижигхэн тосгон барилга барих ширхэг ил сайраг байхгүй уух хэрэглэх усаа Малайз, Индонезиэс зөөврөлдөг энэ ямар ч үржил шимгүй юм газар Сингапур. За 1965 оныг одоо та бүхэн төсөөлөд үзээрэй. За энэ үед бол манай Монгол улс хайрцангуй хөгжилтэй 65 он гэдэг бол тий. За тэгвэл одоо энэ Сингапур улс маань бол түүх өвгээд авах юм байхгүй энэ улс. За 120 загасчин гэр бүл амьдардаг байсан загасчин тосгой одоо 50 жилийн дотор дэлхийн хамгийн баян орны тоонд багтчихжээ. За тэдний хувьд бол манлайлагч Ли Куан Ю байсан гэдэг дээр бол улс төр судлаач их ярьд юм байлээ. За тэгэхээр дэлхийн баян орны тоонд багтаж чадсан энэ одоо бүх талаараа бид эднээс давуу гэдэгтээ бол санал нийлж байгаа. Тэгээд яагаад энэ улс ингэж хөгжөөд бид яг энэ байран дээр байна вэ гэж л асуух гэдэг юм л да. Тэгээд энэ удаад нэр дэвшигч Золзай танаас эхэлж явна. Тэгээд манай Монгол улсад өнөөдөр үнэхээр яг юм манлайлагч лидер үлрэрлэн дагуулах манлайлагч байна уу? Яг адилхан
Бараг манахаас бүрс хожуу энэ гараанаас гарсан энэ ус яагаад юм өндөр хөгжилтэй болчихвол гэж. Миний бодоход бол лидер хүн гэж бол байгаа. Гэхдээ лидер хүний үнэхээр гарч ирэх тийм толгойлох тийм боломжуудыг бол хуулиараа бүр хаагаад өгсөн байгаа шүү дээ одоо бол. Сая бол одоо сонгуулийн үе болж байгаа сар цааны нүүдэлгээд ойлгомжтой харахад Германда хэдэн мянган хүн шилжүүлсэн хүмүүстэй л одоо бид шудраг ус өрсөлдөөнд л одоо орж штэ. Тэгэхээр үнэхээр лидер хүн гэдэг бол яг улс орныхоо цоглох зүрхтэй ийм сэтгэлтэй үнийг л хэлж байгаа юм. Тэгээ мөн Сингапур та сая ярьлаа Сингапур улс одоо ямар ч усгүй газрын баялаггүй багт хөгжчлөө гэхээр харин эсэргээрээ манай Монголд бүх түүхий эд байдаг. Эдгээр түүхий эдээ ашиглаад үйлдвэрээ буцаагаад нээх юм бол социализмын үеэ бид сэргиэх хэрэгтэй байхгүй эргээд үйлдвэрээ нээх юм бол 2015 оны 3 сарын судалгаан дээр ажилгүйдлийн тоо 47% хүрсэн байна. Тэгэхээр арга эрдэнэ 2-3 хүн тэжээгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол орн илгээрээ өвтгөн бол аргагүй. Тэгээд үйлдвэрийг нэгээд өгөхөөр бүхэн ажлын байртай болно. Хоёрдугаарт бид нар социализмын үед одоо үйлдвэрч аж үйлдвэртэй байлаа. Бүхэн ажлын байртай байсан. Бүр дааш экспорт гаднаас бид нар ажилчин ангийг авчирч ажилуулдаг гэсэн шүү дээ. Хятадаас, Солонгосоос. Тэгэхээр дэлхийн одоо Монголыг сонирхдаг болсон яг ийм 90 зуурсан байхгүй. Хамгийн наазахын жишээс эко бүтээгдэхүүнээрээ цацрагныг омега 3-аараа эмч хүний үед ярихад 70 орны одоо омега 3-6-аас одоо доошоо байхад Монгол одоо 6-аас дээш манай хоньны ноос одоо дотроо юм циркулярны одоо юм хийтэй үйдэг. Энэ нь бол хүний одоо бодисын солилцоорчнууд ясны сэргийлжлээс одоо сэргийлж дуу чимийн маш өндөр түвшинд сэргийлж идэг. Яг ингэж шавхагддаггүй бүтээгдэхүүнээр бид нэр явах хэвээр. Гэтэл уйл уурхай буюу үржидгүй шахагддаг ийм бүтээгдэхүүнээрээ ийм одоо тогтолцоогоор бид нэр яваад байна. Тогтолцооны гажигт орсон байхгүй. Тэгэхээр тогтолцоогоо засаж явж ээж бид нэр хүссэн хүсээгүй баялаг нь бэлэн байгаа учраас бид нэр бол үнэхээр хөгжөхөд бол үнэхээр амархан ба. За баярлалаа. За энэ асуултын дараад нь бол Алтан гэрэл танд ирж байна. Энэ асуултанд хариулт өгч байна. За. Тэгээ одоо Сингапурыг хараад атаарах нь бид ч нэг тийм хоо ноцорч үлдчихээл урд цаах яваа гарч атаарахтай гэдэг хүмүүс болж тээ. Солонгосыг хараад атаарахч байна. Америк, Европыг хараад атаарахч байна. Гэхдээ бидний хоон яваа амт тонцоо үлдлээ. Нөгөө заяа найсад Африкийн нэг муухай юмнууд байдаг. Тэд нар ч бүр зарим үзүүлэлтээр өмнө ороод ирлээ одоо. Биений хүнс ерөөсөө бидний засаглалын хэлбэр мэдлэг боловсрол энэ бүх юмнаас шалтгааллахгүй байна гэж үздэг хүн. Би ерөөсөө Монгол үндэстэн өөрийнхөө амин чанарыг сэргээх ёстой алдаж байна гэж боддог. Монгол үндэстэн амин чанар гэж энэ зүйлийг сонирхон судалдаг. Юм Монгол гэж төрийн бас байгууллагууд энэний хойноос 2 жил гараа үзэлдэж телевизийн нэвтрүүлэг хийж, олон нийт таниулга ухуулга хийж байгаа хүн. Ганцхан жишээ. 2014 онд Валдай гэдэг форум Оросд оролдоо. Тэр нэг форум жил болгон оролддог юм байлаа. Эрдэмтэд суугаад тэр жишээл Владимир Путин тийм ерөнхийлөгч нь оролцож байгаа чинь. Бид нар яриад бид нар ерөн зах зээлийн хүнд үед ингээд Орос хүний мөн чанар юу гэдгийг мартсан юм байна. Бид ч уг нь татар Монголын даргалыг давсан. Дэлхийн агуу 2 дугаар данд ялаад гарсан ард түмэн шүү дээ. Бид юу болчихвог харсан чинь гадны барууны нөлөө, соёлыг товтлогоо тэр хүнд Орос хүн ингээд амин чанараа алдчихжээ. Тэгээд тийч настагч ярьдаг тийм. Энийг алдсан байна. Юу юм бэ гэж гаргаж яриад нөхдүүд бол юу гэсэн юм блэ? Орос хүний амин чанар бол төсвөр төвчээр юм байна. Бид ерөөс тэсдэг ард түмэн юм байна гэж. Тодорхойлоод энэний суртал явж байгаа чинь. Хятад мөрөөдөл гэдэг концепц гаргаж ирээд бүх дунд сургууль, дэх сургуулиар хэлж явж байгаад Хятад бол дид бүтцсэн. Бид бол дид бүтцсэн юм байна. Зам гүрэрдэг, тэг холбоо харилцаа тавьдаг. Дэлхийн үндэстнүүд холдог дэлхийн төв юм байна гэсэн үгс гаргаж ирж байгаа жишээ нь. Гэхдээ бид чинь дэлхийд дахин нэрээ дуусгасан монголчууд шүү дээ, тийм. Тэгэхээр бидний амин чанар юунд байна вэ? Бидний тэр бусдыгаа муулдаггүй, бие биенээ гүтгдэггүй, эвтэй түнжинтэй явсан. Монголын за андгаар байсан тэр амин чанар хайч ба. Энэний хэрэлд явах юм бол хөгжил бол аяндаа дагаад ирнэ л гэж боддог. За амш баярлаа. За дараагийн яг энэ асуулт хэвээрээ Товоо сүрэнгийн саруул таныг микрофон дээр урьж байна. Тийм, лидер мандалагчийн тухай асуулт байна. Тэгэхээр лидер бол нэг өдөр төрдөггүй. Энэ бол нийгмийн захиалгаар төрдөг. Нийгмийн захиалга яаж төрдөг вэ гэхээр төрийн заламж холбоотой бодлого, төрийн ажилтнуудын заламж холбооноос бий болдог гэж би ойлгодог. Тэгэхээр манайд Ахмад үеийнхэн, дунд үеийнхэн, залуу үеийнхний төрд гүйцэтгэж байгаа тэр албан тушаалуудын эрэм залгамж холбооно алдагдсан байна л да. Социализмын үед ажиллаж амьдарч байсан туршлагатай төрийн бодлогыг
зөвхөн хувийн үзэл бодлынхаа эрх ашигын үүднээс биш нийтийн эрх ашигын төлөө тавьж тэрний төлөө тэмцэж чин шударгаар ажилладаг Ахмад үеэ бид нар 20 гаруй жил 26 жил өгөөсгчлээ. Дараа нь гарч ирж байгаа залуу үед нь болохоор гарч ирсэн залуу үед нь одоо бид нартай бидний дээдлийн үе болохоор бид нартай Ахмад үе болчихно л да. Энэ нь болохоор эргээд залуу үе та нар туршлагагүй, мэдлэггүй, боловсрол чинь хүрэхгүй гэж өгөөсгөж байна. Ингээд залуу үе, дунд үе, Ахмад үед нь хоорондоо ямар ч холбоогүй бие биентэйгээ сөргөлдсөн, талдсан болчоор энд бол төрийн бодлого байхгүй. Ингээд төрийн залгамж холбоо байхгүй болохоор хүмүүс хоорондоо итгэлцэл байхгүй болчихж байгаа. Нийгмийн итгэлцэл гэдэг бол нийгмийн хөгжил дэвшилд лидер гэдэг хүмүүс нийгмийг удирдан золиож, манлайлж байх хүмүүсийг төрүүлэх хамгийн том одоо суур үндэс нь байх хэрэгтэй гэж ойлгодгийг. Тэгэхээр иргэндээ итгэхгүй төрийн албан тушаалтандаа итгэхгүй ийм нийгэмд бол лидер төрөх боломж маш муу. Тэгэхээр юу гэж хэлэх нь байна вэ гэхээр төрийн залгамж холбоог иргэн авчрыг нийгэмд байгаа итгэлцлийг иргэн бий болгоё. Эндээс лидерийг олж харъя. Тэр лидерийнхээ удирдлагын дор нийгмээ хөгжүүлээ, улс орноо хөгжүүлээ гэсэн л санаа байна да. За яг хугацаанд багтлаа. За ингээд шулууны гантлага таныг өнөх асуултанд хариулахыг За манай нам бол залгамж халаагаа ингэж бэлдэж ирдэг ийм хүүхдтэй намаа. Одоо ч гэсэн энэ дээр онцгойхон анхаарч явж байгаа. За түрүү өөрөө чи хэлсэн 120 завчин загасч байсан Сингапур яагаад хөгжиж вэ? Их олон улсын нэг жишээ болгож ярьдаг. За энэ арлыг бол анх Раффлс гэдэг Англи иргэн билүү. Яг тэр 120 загасчин завчин байхад очиж нээж ингэж цааш нь хөгжүүл худалдааны том порт болгох эхлэлийн тавьсан юм төвхтэй. Энэ бол маш мундаг харсан байна. За цаашаа хөгжиж явах боломж нь юунд байсан гэхээр энэ бол далайн гарцтай. Ер нь дэлхийн одоо тэгүүдийн хооронд холбож Аз, Европ, Америк, Австрали холбох юм том боломж бол байсан. Үүний дагуу маш их хөрөнгө оруулалт хийж хөрөнгөний одоо том төв болсон өнөөдөр бид нар бол тэгж ойлгож байна. А дээрэс нь технологиг хурцтай нэвтрүүлж чадсан. Энэ бол хөгжлийн бас нэг гол шалтгаан. Монголын хувьд бол бид нар 90 оноос хойш одоо плюралист нийгмийг сонгож явж байгаа юм улсууд. Энэ маань юу гэж байна гэхээр олон намын системтэй олон улсын сонирхол багтаж яв. Би залуу хүний хувьд боддоо. Яг хөө энэ нийгмийг бид нар сонгосон ч гэсэн энэ дундаасаа зөв шийдлийг гаргаж ирж одоо яг улсын хорон нийслэл хотынхаа хөгжлийг зорилго болгож авч явах ёстой гэж боддоо. Тэгэхээр энэ бол Монгол хүн байгаа цагт, Монгол эх орноо гэсэн хүн байгаа цагт бол хөгжил асуудал. Тэр цаг хугацааны асуудал бол байна. За хийсэн алдаанууд бол байна. Энийг засах хэрэгтэй байна. Намууд маань хоорондоо ойлголцох хэрэгтэй байна. Залуучууд маань нэгдсэн бодлогоор урагшлах хэрэгтэй байна. Сингапурын жишээ дээр Ли Куан Ю бол яг л тэгж явсан. Бүгдийг нэгтгэж чадсан. За баярлалаа. За энэ удаад эхний хариултаа бол Алтан гэрэл гуйгаас эхлээд явна. Тэгэхээр хотын төлөвлөлт ер нь алдагдсан гэж сая ярьлаа. Ер нь бол баац бол хэтэрсэн байна. Ингээд яах вэ хүү гэж ярьлаа л да. Тэгээ дахин төлөвлөлт ч гэсэн одоо алдаа оноотой хийгдээд явж байгаа гэсэн шүүмжил байна. За өнгөрсөн алдаа оноон дээр суурлаад ямар ажил хэрэгжүүлэх шаардлагатай, нэн тэргүүний хийж хэрэгжүүлэх ажил шаардлагатай гэж та бүх үзэж байна вэ гэсэн асуулт байна. За ингээд улсын хурлын сонгуулийн 49 дугаар төрөлд би даа нэрдэж байгаа. Аюур сайхны Алтан гэрэл таныг хариулахыг урьж байна. За Баянзүрх дүүргийн 2021-27 дугаар орооны нэлээд олон иргэд энэ тань төлөвлөлтийг хүсэж байгаа маа. Нэг ялангуяа тэр баруун талдаас хэлб талдаа байгаа айлууд намаг үйсэн газар тэр буусан. Өвөлдөө аваагаад үлдчихдэг. Одоо бол өчтөр үржигдрийн баруунаар дүүрэн усал байна. Би бас тэргээр явж байгаа л ирлээ. Тэгэхээр яалтж байхгүй орон суус гэдэг бол хүний амин хэрэгцээ. Амин хэрэгцээ. Зүгээр дахин төлөвлөлт гэдэг нэр томьёо нь боддөг юм. Зүгээр дахин төлөвлөлт гэсэн нэр томьёо хэр оновчтой юм бол доо. Орон сууц зурлалт гэдэг ч юм уу тийм. Гэр ороолыг арай нэг өөр нэр томьёо бодож болох хэрэгтэй юм бол. Тэгээс хот маань одоо нэгдээ төлөвлөгдөд л энийг вэрээ явж л байна шүү дээ. Хаач бид Хуамынхан тал хувь нь тийм ээ. Одоо энэ Улаанбаатарт амьдарч байна.
нэг тийм төрөмлөн төлөвлөгдсөн хийцэн бүтээн байгуулалттай 20 дугаар зуунд нэг юм хийцэн ус байгаад байна шүү дээ. За энийхээ суурин дээр л явж байна. Тэрнээс бид одоо цоо шин хот үүсгэсэн бол яах вэ юм би одоо зарим тэр төсөв санаан дээрээс ордоггүй те. Бид энийг дид үтцээ, бэлэн байгаа дид үтцээ зөв сайхан хөгжүүлж чадахгүй хүмүүс шинэ юм байгуулсан бол яах вэ бол доо гэж боддог. Тэгэхээр дахин төлөвлөлтийн ажлыг бол ерөөсөө гарцаагүй явуулах хэрэгтэй. Нэг ялангуяа энэ тог захилгаангүй байгаа, ус намган дээр байгаа, дид үтцээс хол байгаа энэ хэсгүүд рүү бүр төлхөө явуулмаар байна. Гэхдээ би нэг зүйлийг бүр онцлог хэлье. Дахин төлөвлөлтийн ажил асар их мөнгө шаарддаг. Хилтэй хамтаа газрууд ч байж гин, хэвэн явж байгаа газрууд ч байж. Бид эндээс асар их сургамж авлаа. Тэр энтэйгээ зэрэгцүүлээд нэг ялгаагүй мөддөө дахин төлөвлөлт очих болцоогүй тэр хэсгийнхнийхээ дид үтсийг яаж сайжруулах вэ? Тэнд байгаа хүмүүсийг яаж нэг автобус унаанд ойрхоноос сууж, ходог усаа ойрхоноос авч, тог цахилгаанаар хангагддаг болох нөхцөлийг бүрдүүлэх вэ гэдгээ харин жинхнээсээ дахин нэг төлөвлөх хэрэгтэй байна. Энэ рүүг анхаарал хандуулах хэрэгтэй байна л гэж бодож байна. Аамш баярлаа. За ингээд яг энэ хүү асуултанд нийслэл иргэдийн төлөөлөгч дуурлан 8 голд орогт тусгаар тогтмол левний төлөвлөсөөс нэр дэвшиж байгаа 5 сүрэнгийн саруул таныг хариулахыг урьж байна. За баярлалаа. Миний дэвшиж байгаа 4-р хороо бол хойд талаараа гэр хороолтой, урд талаараа орон сууцны хороолтой ийм маш онцлог хороо. Тэгээд ингээ харж байхад бол одоо бид нар асуудлыг тавихтаа хотын төлөвлөлт бол угаасаа буруу хийгдээд явцсан төлөвлөлтөөс хэтэрсэн гэдэг нь бол хүмүүхний амнаас гарч байгаа асуудал. Тэгэхээр дахин төлөвлөлт хийж байгаа нэрэлээр бид нар нэгэнд баригдсан орон сууцыг нураах уугүй тийм үү? Нэгэнт орон гэрээ нүүлгээд ирсэн гэр хорооллынхныг дахин төлөвлөлт нэр дээр өөр хот руу шилжүүлэх уугүй. Тэгэхээр ингээд зэрэгцээд байж байгаа гэр хороолол орон сууцны хорооллын хүмүүсийн эрх ашиг хооронд нь одоо ойлголцуулах хэрэгтэй. Гэр хороолоос орж ирж байгаа утаа бол хөрсний бохирдол бол энэ орон сууцны хороолдоо нөлөөлдөг. Орон сууцны хорооллынхан гэр хорооллын зовлонг ойлгоод хэрвээ асуудлаа хамтраа шийдэх юм бол шийдвэрт хүрнэ гэдгийг ойлголцох хэрэгтэй. Энэ одоо жишээ нь энэ асуудлыг яаж шийдвэрлэх арга зам чинь хувийн хөвшил төрийн байгууллага хоёрын хоорондын хамтын ажиллагааг бас ингэж хооронд нь хувийн хөвшлийн орлого ажилгүй хүмүүсийг ажилд аваад ингээд ажилуулах юм бол төрийн байгууллагын ажил урагшаа явна. Одоо яг ийм эсрэгцэн талдсан хоёр талд оруулалгүйгээр биеийнхний хашгийг хооронд нь ойлголцуулаад нэгдсэн ийм нэгдмэл бодлогод загнах хэрэгтэй юм байна л да. Тэгээд миний бодлоор бол дахин төлөвлөлтийн асуудлыг жишээ нь одоо дагуул хотуудыг байгуулах байдлаар шийдвэрлэж болно. Эсвэл энэ хангалттай төсөв байгаа. Төсвөө одоо ирээдүйг харсан урт хугацааны үйл ажиллагаа төсөв зарцуулаад ирэх юм бол одоо дид бүтцийн шийдвэрлэх юм уу те хийх хоосон яриагүйгээр жинхэнэ ажил хэрэгэ болоод их юм бол энэ бол шийдвэрлэж болох асуудал. За ингээд нийслэл иргэдийн төлөөлөгч дуурлын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа чулууны гантлага таныг асуултанд хариулахыг хүрье. За дахин төлөлт бол их хил ам дагуулсан асуудал та. 2013 оноос 16 оны хооронд 6999 айлыг орон сууцтай болгоно гэж төлөвлөсөн байт юм байна. За үүний 3072 айлыг шинэ орон сууцанд оруулж гэр хорооллын дахин төлөлтийг барилгажуулах ажил 43.8% явсан байт юм байна. Би бол энийг дүгнж хангалтгүй байна. Учир нь энэ бол маш их сайхан ихэлсэн төслөлд өрөн мөнгөний бид нар бас тодорхой хэмжээнд ярилцлаа, шийдлээ. Газруудаа 50-га 100-гаар ингээ компаниуд хуваарлж өглөө. Зөвхөн миний бодлоор энэ жоохон зохион байгуулалт муутай хийсэн болов уу гэж бодож байна. Энийг анхнаас нь зохион байгуулалтаа хөрөнгө оруулалтын асуудлуудаа бүгдийг шийдсэн, шат дараалтаа хэрэгжүүлэх одоо бодлого нь гартсан. Энийг одоо хөрөнгө оруулалт барих компаниуд нь өөрсдөө нөөц бололцоотой дээрээс нь энэ хамтарч ажиллаж байгаа одоо газрыг авч байгаа айлууд маань өөрсдөө энэ хүлээлттэй аавна гэсэн тийм төлөвлөгөө тооцоогоо илүү нарийн судалж үзээгүйгээс болоод одоо энэ иргэн аж ахуй нэгж нийслэлийн хооронд иймэрхүү зөрчилдөөнтэй асуудлууд гарчаад байгаа. Энийг бол бид орон сууцчулж барьж орон сууц барьж гэр хорооллын хайл өрхийг оруулах нь бол маш зүв. Энийг бол Монгол улсын иргэн бүр дэмжиж байгаа. Ялангуяа нийслэлийн иргэн.
А нөгөө талаас бас нэг зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Бид нар хотын төвөөр, хотын захаар одоо нэг 40-од мянган айлын орон сууц бэлэн болчиход байна. Орхон алга авч чадахгүй. За энэ бол нөгөө л нийгмийн эдийн засгийн буруу бодлоготой. Цаана дахиад 50-60 мянган угсралтын ажил хийгдсэн. Нийтдээ бид нэр одоо 40-нөө их 80 төгрөгийг энэ орон сууцны салбарт хийгээд түгжээ ажил. Энийг эргэлтэнд оруулахгүй бол энэ асуудлыг бид нар шийдэж чадахгүй. За баярлалаа. Тэгэхээр асуулт бол хийвэрээ дараагийн хариулах ээлж маань Баатарч Ванзолцээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөр 9-р тойрогт их орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшиж байгаа. За баярлалаа. Яа манай хот маань үнэхээр аимшигтай замбраагүй, газаргүй үнэхээр хэцүү хот болцсон баа шүү дээ. Тийм болохоор энэ хот төлөвлөлт гэдэг асуудлыг бол ярих ёсгүй байгаа гэж би боддог. Миний хувьд бол. Тэгэхээр хуучин зүйлийг шинэ болгож засах зүгээр шинэ зүйлийг шууд үүсгэх хоёр бол мэдээж хуучин зүйлийг шинэ болгож засах нь маш их хөрөнгө зарцуулдаг. Тэгэхээр энд дагвар хотуудаа нэгдүгээр сэргээ, хоёрдугаарт шинэ хотуудыг барья. Тэгтээ бүр эко хотуудыг барья. Тэгээд мэдээж хотууд баригдаад ирэхээр яалтчгүй гэр хороолол, байшин хорооллыг ялагдсан баа шүү дээ. Тэгэхээр гэр хороолол гэдэг бол зүгээр яг өөрийнхөө хувийн эзэмшилт байдаг хэдин гэрийг барьсан одоо юу лээ гэр хороолол нь заавал байшин хороолол болох ёстой биш. Хэрвээ бүтээн байгуулалт сайн хийгдээд ирэх юм бол гэр хороолол бас аанда багасна. 40 мянган айлын орон сууцнд бид нэр ингээд хотын гадуур барьчлаа. Орх одоо боломжгүй эдийн засгийн хувьд маш олон мөнгө төгсчлээ. Үнэхээр энэ тулгамдж байгаа асуудал. Гэхдээ энэ асуудал яг юун дээр тулгамд явж мөнгөн дээр тулгараад байгаа. Тэгэхээр энэ яг мөнгөө бид нар яг мөнгөнөөсөө бид нар 100% бид нар Монгол мөнгийг өөрийн одоо хараат байлгах хэрэгтэй. Гэтэл манай Монгол банк буюу манай одоо төв банк маань Монгол улсын банк биш аахгүй. Хамгийн гол ганхаад байгаа суур энэ дээр байгаа аахгүй. Гэхдээ Монгол улсын банк биш индипендент буюу Монгол улсаас хараат бус гэдэг заасан байна. Тэгэхээр Монгол улс Монгол төгрөгөөр хэвлдэггүй. Эндээс ерөөсөө системийн бүх гажиг гарч ирдэг. Бид нар мөнгөө хэвлэхгүй бол бид нар яаж бүтээн байгуулалт хийх юм бэ? Тэгэхээр бид нар нэг номерт бид нар Монгол банкаа өөрөө төгрөгөө өөрөө хэвлэе. Эдгээр ин гэр хороол болон бусад бүх одоо үйл ажиллагааг сэргээ үйлдвэрчсэн аж үйлдвэрийг байгуулъя гэж. За баярлалаа. Ингээд нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөн байна. Нэг минутанд та хэдээс нэг асуулт авчи. За энэ удаад танаас эхэлнэ. Тэгэхээр одоо залуучууд бол энэ удаагийн улсын хурлын бол иргэдийн төлөөлөгчдийн урлагийн сонгуульд маш ихээр одоо нэг үе орж ирж байгаа гэж яриад байна шүү дээ. Тэгээд за тэгвэл та бүхэн улс их орныхоо төлөө хамтарч ажиллах нам эвсэл ямар нэг зорилгын төлөө хамтарч ажиллах боломж нөхцөлийг юу гэж харж байна. Ийм боломж, ийм одоо нэгдмэл байдал та хэдэд би даагчд эвсэл нам гэлтгүүгээр тийм ээ. Нэгдээд улс их орныхоо төлөө явах энэ зүрх сэтгэл байна уу? За 1 минутанд асуулт. Тэгээд танаас эхлэе авчаа. За баярлалаа. Залуучууд хүч төрөн орж ирж байгаа. Ялангуяа нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшигчтэй, өрсөлдөгчтэй харахаар миний үеийн залуучууд байна. Мэдлэгтэй, боловсралтай, эх орноо хөгжүүлээ, нийслэлээ энэ замбраагуудлаас, энэ авилгалын тогтолцооноос халъя гэсэн чин сэтгэлтэй залуучууд миний өрсөлдөгчд ингээд нөр зөргсөн нэр дэвшиж байгаа. Би бол маш их олзуурхаж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо 26 жилийн турш энэ парламентд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа хүмүүс ямар бодлогоор яваад ямар асуудлыг яаж хэрэгжүүлээд байгааг нүдэн дээрээ харсан учраас алдаа оноог нь бид нэр шүүн тунгаж харж чадж байна. Ялангуяа бидний одоо миний насны 40 орчим мэргэм насны залуучууд бол өмнөх социализмын тогтолцоонд төрийн бодлого яаж хэрэгжиж явсан. Одоо 26 жилийн турш ардчлалын үед яаж хэрэгжиж явж байгаа нэ? Гадны неолиберал бодлоготонгууд тэдний дотооддоо популист аргаар хэрэгжүүлж байгаа энэ бүх арга замыг шүүмжлэлээр харж чадах нэг ийм шинэ үе нэгдэж байна. Хүч төрөн орж иж байна. За чулууны гантлага. Манай намын хувьд бол нийслэлд нэр дэвшүүлж байгаа залуучууд бол одоо нийт 80% бага шинээр орж ирж байгаа. Дандаа өөрийн бодолтой сайхан салбарын мэргэжлээ эзэмссэн инженер, хуульч одоо тэгээд одоо техникч ингээд бүх салбараас улсууд орж ирж байгаа. Энэ бол маш их олзуурах хэрэгтэй зүйл. Бид нар яг энэ салбараараа дагнаад
цаашдаа хотынхаа хөгжлийг бол түүчэл авч явах тийм боломж байгаа гэж бодож байгаа. Нөгөө талаас их хурл маань ялгаагүй. Залуучууд ихээр орж ирж байгаа. 50 гаруй хувь нь их хурлд нэр дэвшээ явж байна. Энэ маань юг харуулж байна гэхээр өнөөдөр нам бол шинчлэгдэж байна. Нам бол сэлбэгдэж, өөрчлөгдөж байна. Шинэ бодлого орж ирж байна. За сая ингээд би орж ирээ сууж хахад манай алтан гэрэл маань орж ирж байна. Одоо бид нар бол яг л нэг үеийн төлөөл залуучууд бид нар бол хэдэн жилийн өмнөхөөс ингээд найзууд явдаг. Тэгэхээр залуучууд нэгдэж чадна уу? Нэгдэж чадна. За таны хувьд. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол мэрэгшсэн, боловсрсон сайхан залуучууд бол гарч ирж байна. Тэгэхээр эмч хүнийхээ хувьд бол хүн амьдралын цус сэлбэлтийг их сайн хийж явах хэрэгтэй. Тэрүүн шиг залуучууд маань бол бид нар бол нэгдэж байна. Эх орныхоо төлөө сэтгэлтэй гараад үнэхээр юм хийж чадах хүн л сонгогдох хэрэгтэй гэж би ингэж бодож байна. Тэгэхээр залуучууд маань бүгд эх орныхоо төлөө зүтгэе. Энийний төлөө л нэгтгэцгээе. За баярлалаа. 2 жилийн өмнө санаж байна. Танай телевизийг үзчихсэн чинь нэг юм уяач хүүхэд хөргөн шүлэг уншиж байна. Бага юм аа нас нь. Тэгээд нөгөө галсангуй шүлэг баха. Эвлвэс бид дүржүүлэхийн хурцөө гэх тэр тог уншдаг хүүхэд үлээ. Тэр бичлэг одоо байдаг бол дахин тавиад ямир юм билээ. Одоо сая манай гантлага хэлж чинь ерөөсөө одоо ингээ гантлага нийслэл иргэдээр бол дэвшээд байгаа юм биш л те. Одооноос эхэлж нөхөр бол жишээ миний мэдхийн нийслэлийн нутгийн зөвлөл нийслэл хотын төлөв 5-6 жилийн өмнө яг нийслэлээр яриад явж байсан хүмүүс. Манай хоёр нэр дэвш бүсгүйч бол маань бас л боломжтой асуудлын талаар ярьж байна. Тэгэхээр энэ нэг үе, нэг шинэ үе, шинэ эрдэм мэдлэгийг өвөрлсөн, шинэ зорилготой шинэ үе бол энд нэгдээд их нахтраад юм хийхэд ямар ч асуудал байхгүй. Бид нар харин хуучин үеийн тэр намчрахдаг, нэг улаан цэнхрээр нь дууддаг, ялгуурладаг, муудалцдаг. Энийг муухай ямаал эртхэн таягдж хаях ёстой гэж тийм л бодолтой байдаг юм байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан тайтайгаа бас ярилцах сайхан байна. Үнэхээр нэг үеийнхэн ингээд сайхан юм хийж бүтээгээд эд одоо байгаа энэ одоо залуучуудаа бас сонгогч маань дэмжих байгаа хаалтын үг болгоод 30-30 секунд та бүхэн маань үзэгчтэй хандаад ярихгүй юу. Тэгээд танаас эхлээд явчаа гэж бодож. За Монгол улсын иргэд 2016 онд ингээд ээлжид сонгуулийнхаа өмнөх ирлээ. 2016 оны сонгуул бол маш чухал сонгуул. Өнөөдөр бид нар сүүлийн хэдэн жил буруу хийсэн зүйлээ одоо засаж, залруулах, цаашид 5-10 жилдээ эдийн засгийн нийгмийн хөгжлийнхаа бодлогыг зөвөр тодорхойлох ийм сонголтондоо ирлээ. Сонгуульдаа бүгд оролцоороо зөв сонголтоо хийгээрэй. Бид хөгжид дэвчнэ. За баярлалаа. За таны хувьд. Монгол улсын иргэдийн 2016 оны сонгуул бол Монголын ард түмний хамгийн чухал сонгуулиан байна. Тэгэхээр настан уд болон залуучууд идэвхтэй энэ дээр оролцмоор байна. Тэгэхээр бид нар одоо сүүлийн 4 жилийнхээ үйл ажиллагааг харах биш. 26 жилийгээ бодож бид нэр сонголтоо хийгээч. Настан бурлуудын залуучуудаа зөвлөж, эвлэлтэн нэгдэж сонгуулаа өгцгөөё гэж уриалмаар. За. Энэ боломжийг ашиглаад бас энэ зөвхөн манай Баянзүрх төрөнд 49-р тойрог гэсэн Монгол орн дээр үзэж байгаа хаа. Би бас түрүүнд ханаа хэлцүүлэг нэвтрүүлэг хараад нэг засцсан студи юм болов гэсэн нэг сайхан эсийн үнэртсэн Монгол гэр байна. Монгол ах уу санаанд орж байна. Тэгэхээр Монголын заяа ихээ бид бол өөдлөн хөгжин дэвшин энд бол эргэлцэх юм бол байхгүй. Тэгээ мөн бус оролцогчдын хайдлаар энэ 2016 оныхаа улсын их хурал болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчд хурлын сонгуультай бүгдээ идэвхтэй оролцоцгоё л гэж уриалъя да. За би Дархан Монгол ногоон нэгдэл төрийн бас байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг. Тэгээ манай залуучууд бол хэрвээ залуучууд эвлэлэн нэгтээд өөрсдийнхөө хүч одоо чадварт итгээд тэмцэх юм бол амжилт гаргадгийг харуулсан. Бид бол газрын тухай хуулийг анх нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж 183 хоног Монголд амьдарсан гадаад иргэдэд газрын дуудлага худалдаанд оролцох тэр нэмэлт өөрчлөлтийг бид нар эсэргүүцэж амжилтанд хүрсэн. Тэгэхээр залуучууд эвлэн нэгдвэл амжилтанд хүрэх юм байна. Урилгыг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний сонгуулийн ажилд өндөр амжилтыг хүсье. Тэгээд нийт сонгогчдоо ч гэсэн амжилтсаа. Баярлалаа.